За өглөөний мэнд. Тэгэхээр өнөөдөр day 12 байна. За өнөөдөр манай аялагчдын маань хэд өдөр үлээ мартцсан ба шүү дээ. 4 дахь өдөр хаа. Тэгээд бид өнөөдөр 11 өнгөрөөж уулзлаа. Тэгээд гэрийнх нь ойролцоо байдаг Big Budta дээр хамгийн түрүүнд шууд хүрээд ирлээ. Гэтэ нөө Big Budta маань болохоор 10 сар дэлгүүдээ энд нэг үер болсон юм шиг байлээ. Тэгээд жоохон баг зэргийн эвдрэлтэй байгаа юм шиг байна. Тэгээ ерөөсөө намраас хойш ажиллаагүй байгаа юм байна. Одоо ч гэсэн ажиллахгүй байгаа. Ерөнхийдөө Big Budta-гийнхаа энэ ч ирж болно. Гэхдээ ерөөсөө оруулахгүй байна. Машинаа энэ хажууханд нь тавиад баг V-point маягаар V-point маягийн тийм зориулалттай болсон байна. Хүмүүс зүгээр энэ ч ирээд нэг Budta-гийн өшөөг нэг хажуунаас нь хараад тэгээд далайн эргийн Пхукетийн ерөнхийдөө нэг хоошоогоо баруун хоошоогоо болон зүүн хоошоогоо маягийн эргүүдийг өндөр дээрээс нэг хараад буцаж чадчихэв. За тэгээд ерөнхийдөө бол энэ дотор нь ерөөсөө орж чадахгүй байгаа байх шүү. Уг нь энэ Big Budta чинь бол энэ Накердийн толгод гэдэг энэ уулын орой дээр байрладаг. Чаланг болон Ката бичүүдийн хооронд байрладаг ийм байрлалтай. Тэгээ Big Budta чинь бол өөрөө нөгөө маш тийм сүнслэг, ариун болон архитектурын ерөнхийдөө маш тийм олон хэв шинжийг шингээсэн тийм бүтээл энэ чинь 9-р Рама хааны дурсгалд зориулж бүтээсэн гэдэг баг шүү. Тэгээ уг нь энд ирсэн бол дотор нь гоё бэлэг дурсгалын зүйлс бас тэгэл ном хурж мурж идэх чөлөө ерөнхийдөө дээшээ нь гараад бас харагдах байдал нь бүр гоё байдаг байсан. Тэгээд даанч одоо харж чадахгүй буцах нэ тэрийг. Одоо ерөнхийдөө ингэж харагдчихэв. Эндээс хашаа жоох ийшилж байгаад харах уу. Вау. Nice. Өндөр дээр ирсэн болохоор жоохон салхитай байна. Тэгээ Big Budta чинь нэг манай Big Budta тэр харагдчихэв. Миний ард. Энэ Budda-гийн өшөө маань бол 45 метрийн өндөр, 25 метрийн өргөнтэй. Ерөнхийдөө нэг 15 давхар байшинтай тэнцвүүц орчим тийм том бүтээн байгуулалт. Даач хажууд нь очиж чадсангүй, дээшээ гарч чадсангүй. Тэгээд ерөнхийдөө ирээд ямар ч юусан халтхан юмнуудаа үзчихлээ. За тэгээд энэ ч зүгээр нэг зураг авахулах гэж нэг хажуунаас нь харах гэж ирсэн хүмүүс их байна дөө. Тэгээ одоо бид эдийн дараагийн очих газар бол Tiger Park, энэ доор нэг Tiger Park байлээ. Тийшээ шууд орчие. Тэгээд дараа нь zip line гэдэг ч юм өнөөдөр нэг тиймэрхүү юмнууд хийгээд дуусгана. Манай эд энэ ч зураг авах болж байна. За тэгээд дараагийнхаа газар уулзцгаая. Түр ба. За Пхукетийн Tiger Park дээр ирсэн байна. Big Budta-гийн доор дөнгөж өгсөж явахт байдаг. Тэгээ ийм Tiger Park байна. За үнийн хувьд болвол янз янзын үннүүд байна. Том Tiger нь 1020, medium нь 920, тэгээд smallest, newborn, white tiger гэх мэтчлэнгийн. Тэгээд доор нь пакэжүүд байна. Пакэж нь болохоор юм сонголтуудтай. Тэгээд бүр ингээд баг бүгдийг үзээд бүх юмыг хийх юм бол 6920 гээд нэг хүн 700 мянган төгрөгийн. Тэгээд бүгдийг нь үзнэ гэвэл нэлээд үнэтэй юм байна. Тэгээд доороо бас юм тустай зургийн болон видеоны үйлчлэгээтэй. Иймэрхүү юм байна шүү Tiger Park. Харахаар бас жоо өрөвдлөө юм шиг. Баахан барнууд энэ ухаалтсан юм уу, хүчсэн мэддэхгүй хэвтчихэл байна. Баахан гарууд очиод зураг мураг авахлаар сүүл мүүлээс нь өргөөлэн мансууруулсан юм уу, яатсан мэдэхгүй. За одоо нэг юм барууд байна. Зарим нь алхаад явчихин. За нэг иймэрхүү Tiger Park гэж нэг иймэрхүү газар байна. Пхукетийн Big Budta дээр ирэхэд бол та нар энэ газрыг бол олох болно. Big Budta руу локейшн асаагаад явж ах чинь Big Budta руу дөнгөж өгсөх замд чинь бол байгаа. За тэгээд манайд одоо орж үзэх чинь би бол орж үзэхгүй үлдчихнэ. Тэгээд уцааг одоо оруулчихна. Ганц нэг бичлэг хийчихээр дараа нь видеонд нөхөд оруулчихъя.
За тэгээд Tiger Park дээр ямар ч хэлсэн өнөөдөр ирлээ. Аялагчтай аваад ирлээ. Доторх нь бол юм дайггүй гоё юм байна. Эндээс гараад бид хэд zipline орно, ханумаан орно. Zipline-аар гулгаад ерөнхийдөө өнөөдөр яг төлөвлөсөн төлөвлөгөөнүүд бол ингээд дуусчихна. За тэгээд next time zipline ханумаан дээр уулзцгаая. Goodbye. За дараагийн зогсол дээр буюу Хануман Zipline, Skywalker, Roller юу байдаг вүлээ. Тим газар ирсэн байна. За энэ газрын тухайд бол нөө Three Monkeys гэдэг би өмнөх бичлэг дээр орж ирсэн. Гой хоол иддэг, гой жангл дотор байдаг, гой газар байдаг. Тэгээ тэрний хажуудаас Хануман гэдэг нөгөө Extreme Adventure Park байдаг. Тэгээд тэнцээ ирсэн байна. Манай хоёр дүү одоо энэ Roller-ын туршиж үзэх чинь 800 м энэ мушигралцсан roller дээгүүр harness зүүгээд явна. За тэгээд Three Monkeys-ийн хувьд бол Central Bukit-ээс холгүй байдаг. Jungle дотор байдаг интерьер заслан ч гэсэн ерөнхийдөө нэлээд гоё шугуутай ойрхон хийгдсэн учраас маш сонирхолтой. Ер нь бол аялагчдын бас ирж үзэх ёстой газруудын нэг гэж би л хувьдаа боддог. Тийм учраас бид хэд өнөөдөр энд ирлээ. За тэгээд энэ болохоор ерөнхий zipline юуных нь үн харагдаж байна. Zipline болохоор иймэрхүү төрлүүдтэй байна. Zipline, Abseil, Skybridge, Spiral Staircase, Dual Zipline гэдэг иймэрхүү юмнууд нь 2900 гээд иймэрхүү багцууд байна. Доор нь бас зөвхөн дан roller байна. Энэ болохоор 800 м jungle дондор нисэх явхад тэ 1000 баат, Skywalker 500 баат маа тэгээд. За иймэрхүү combine бас үннүүд байна. Ингээд бүгдээрээ багцлцсан. За үнэ ханшны хувьд бол ийм байна. Тэгэхээр та бүхэн энд ирээд гоё jungle дондор zipline-аар яваад тэ олс молсон дээгүүр яваад олс молсоор буугаад go kart мартаар уралдаж зугаацхыг хүсэх юм бол Хануман гэд бичээд бас хайгаад ирж болно шүү. Тэгээд энэ чинь Three Monkeys руу ороод гоё коктейл, кофе, гоё амттай зүйлсийг уунгаа бас амттай хоолыг идээд бүтэн өдрийг ч юм уу хагас өдрийг сайхан чийл өнгөрөөж болохоор тийм газар. Өнөөдөр Three Monkeys-ийн доторх орчин болон хоолных нь зураг бичлэгийг үзхийг хүсвэл миний өмнөх Three Monkeys орсон нь гэдэг YouTube дээр бичлэг байгаа. Тэрийг та бүхэн ороод үзэж болно шүү. Энэ удаагийн бичлэг дээр дахиж оруулаад өгөхгүй. Гадаа нь удахгүй орж гоё хоол идэнэ. Би ингээд jungle дотор сууж байна. За бид хэдийн хувьд бол тэгээд өнөөдөр ингээд өнөөдрийн хөтөлбөр бол дуусч байна. Тэгээд энд байжгаад бид хоолоо идчихэд хэсэг сууж агаад тэгээд гэрлүүгээ харьцгаана. За тэгээд goodbye. Workout дээр уулзцгаая. Заримд миний challenge 50 day 12 дахь өдөр арай гэж нэг юм орж ирлээ. Бүр залхуурч бүр болтдаг ч юм уу гэдэг бодол баг хэдэн ч удаа төрсөн юм. Одоо нэг 30 минутын зай үлдсэн байна. CrossFit-ийн нэг аппликейшн байд юм байна. Тэгээд ороод үзсэн чинь дасгалууд байд юм байна. 9 дамблтай thruster хийгээд 35 double unders. Тэгээд эрэхтэй нь болохоор 75 lbs гэсэн байсан. Бараг 30 хэдэн килограммаар хийх ёстой юм шүү. За тэгээд газ 10 болохоос өмнө цаг дуусахаас өмнө 20 хэдэн минутын хугацаанд газ амжуулъя. Тэгээд эхлээд ямар ч үсэн газ бие халаагаад, үе мөчөөсөө халаагаад, ер нь дасгалын өмнө биеэсээ халахгүй л угаасаа болохгүй. Тэгээд газ бие халаагаад тэгээд эхлэе.
За. Өнөөдөр миний 12 дахь өдөр байлаа. Ашиг өнөөдөр заал хоосон байна. Өнөөдөр ямар ч 9 трастер 35 дабл андерс. Тэгэхээр эхний 2 сетийг нь дабл андерс орж чадлаа. Тэгээд гар мараа шахурдаад шантарсаа. Гэхдээ би удахгүй сурчнаа. Тэгээд сүүлийн 3 раунд сингл андерс буюу нэгээр хийгээд ямар ч байсан өнөөдөр би воркаутад таслаагүй хийлээ. 12 дахь өдрөө тасралтгүй воркаут бас 30 минут гүйж байгаа. 30 минут орж ирээд шууд гүйсэн. Маргааш гэдэг урт өдөр хүлээж байна. Өнөөдөр бас гахалтай өдөр өнгөрлөө. Маргааш бид Дандаманд орохоор болсон. FIFA Island-а нэг өдрөөр хойшлуулсан. Цаг агаар жоохон бороотой байна, жоохон салхитай байна. Тэгэхээр нэг жоохон нэг өдөр хойшлуулж жагаад бүтэн сайнаас цаг агаар гоё байлаа. Тэгэхээр FIFA руугаа явчихад ирнэ. За тэгээд өнөөдөр миний 12 дахь өдөртэй хамт байсанд баярлалаа. Манай аялагчдын хувьд 4 дахь өдөр нь байлаа. Маргааш уулзцгаая. Сайхан амарцгаарай.